Дараагийн мэдээг хүргэе. Энэ жил Орхон аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 700 гаруй хүүхэд төгсөж элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдана. Харин улсын хэмжээнд 20 мянга гаруй төгсөгч шалгалт өгөх юм. Тиймээс өмнөх жилүүдийн туршлага сайжруулан энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шууд газар дээр засах технологиг орон даяар нэвтрүүлэн ажиллах юм а. Харин Орхон аймаг энэхүү технологиг өнгөрсөн жил аймагтаа амжилттай нэвтрүүл шалгалтын зүнг зассан билээ. Энэ сарын 15-нд улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Ихтэй сургууль эсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оног боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар 400 байхаар тогтоожээ. Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтыг 3 дугаар сарын 23-нд зохион байгуулахар төлөвлөлөөд байгаа бөгөөд босго онооны болзол хангаагүй бол 4 дугаар сарын 20-нд дахин шалгалт өгөх эрхтэй юм а. Хэрв дахин шалгалтанд унсан тохиолдолд тухайн жилдээ ихтэй сургуульд элсэх боломжгүй болно гэдгийг боловсролын газраас мэдээллээ. Ялангуяа өмнөх оны төгсөгчд бол анхаарах ёстой. Юу вэ гэхээр одоо сурж байгаа 12-ын болохоор сургууль дээр бүртгүүлээд тэр нөгөө автоматар монгол бичгийн шалгалтанд бүртгүүлээд орчих юм байна. Өмнөх оныхан болохоор яах вэ гэхээр одоо 2 сарын ингээд өчтөр 14-өөс 3 дугаар сарын 4-ний хооронд монгол бичгийн шалгалтыг бүртгүүлсэн байх ёстой. Дараа нь тэгээ яашээ бол бүртгүүлэх боломжтой. Тэгэхээр манай өмнөх оны төгсөлт бол энийг 3 сарын 4-нд нэгсэндээ монгол бичгийн шалгалтын бүртгэл хаагдана гэж ойлгож яаравчлан бүртгэлээ хийх ёстой байгаа шүү. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоож өгснөөрөө энэ жилийн шалгалт онцлогтой юм а. Хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгээ унсан элсэгч физик, байгалийн ухаан гэх зэрэг бус хичээлийн шалгалтаа журмын дагуу өгч болох хэдий ч ихтэй сургуульд элсэн орох боломжгүй юм а. За энэ жилийн бас нэг онцлог нь хүүхдүүд шалгалтанд ирэхдээ ямар нэгэн бал үзэг авчрах шаардлагагүй болсон. Ерөнхийдөө бал үзгийг бол цаанаас нь тарааж өгнө. Ягаад гэхээр шууд засалттайгаа орон даяар тэгэхээр нөгөө буруу өөр үзгээр хэлсээр ахт манай сурагчид маань бол өгөлдсөн байдаг. Тэр нь машин маань уншдаггүй учраас ерөөсөө одоо энэ жилд улсаас цаанаас нь бал үзгийг нэгэн жигд тарааж өгч хийх болсон байна. За нодлон бол манай аймаг дээр нөгөө ховд Эрдэнэт Орхон хоёр дээр турших шалгалтууд явагдсан нөгөө шууд засалтын за тэр бол амжилттай явагдсан учраас энэ жил бол орон дээр ингээд шууд засалт маань хэрэгжээд явах юм аа. Монгол хэл бичгийн шалгуулагчдын онлайн бүртгэл орон даяар 2 дугаар сарын 14-ний 9 цагаас эхэлж ирэх 3 дугаар сарын 4-ний 18 цагт дуусах юм а. Заагдсан хугацаанд бүртгэл хийлгээгүй аль эсвэл бүртгүүлээд шалгалтанд ороогүй төгсөгчид улс төв дэлхийн тэмцээн уралдаан гэх мэт хүндэтгэх шалтгаангүй бол дахин шалгалт авахгүйг анхааруулж байгаамаа.